Самбайцхан хүмүүст баярлалаа. Та бүхэнд энэ өдрийг энэ өглөөний мэнд. Өнөөдөр 2010 оны 9 сарын 21-ний өдөр гадаа сайхан тогтуу нартай цэлмэг тэмдэгтэй сайхан цагаан ахтаа гэсэн байна. За ингээд миний хүлцэн ирсэн газар нэг олон сайцаа техник нэгэн багшийн гэрийн гадаа хүлцэн гэдэг байна. Энэ ямар учиртай хүлцэн ирсэн бэ гэх юм бол Хитэнгийн клубээс жил бүр зохион байгуулдаг нээлттэй өдрөлт байна. Нэгэн болонд багш нарын болон ордог байгаа. Тэр багш нарын болон маань болохоор нэг тэр хүү багшийнхаа нэг өдрийн амьдралын талаар тавтандаа хуваалцах юм аа. За ингээд юуны руу дүүргээ танилцуулъя. Олон улсын харилцаа эдийн засгийн мэргэжлэр төр зөвлөлтөд сурч байгаа 4.1 ангийн оюутан энэ төлөв байна. Зориг алаачаар 2.1 ангийн оюутан хасаатар ажиллаж байгаа. За ингээд бүгдээрээ Марц багшийнхаа хэлцээ орцгоо. Set me free, don't be so shy, play with me. My dirty boy, can't you see that you belong next to me? Hey sexy boy, set me free, don't be so shy, play with me. The one I need. You make me this, bring me up, bring me down, play it sweet, make me move like a freak. This brings me up, brings me down, play it sweet, make me move. Сайн цааш байна. Загш. Цагаа мэдс зүгш хүүхд аваад. Сайн мэдцгаана. Багш надад ингэ охиноо өглөө цэцэрлэгт нь ажиллаж өгөх гэж байна. За шуурцсан. Яа. Зөвхөн курс авсан хариуцлага өндөр болов. За. Шээ. Өөр юм уу яах вэ? Чин цаач. Ажиг бож. Аадрч. За аадрч. Тэс наад нүчиж. Найз зогшид орж ирээ. Найз зогшид орж ирээ. Халаас сайхан сүтээ цаг өглөө босоод шаасан цаг байгаа. Согоо сайхан байц тэгэл өдөр байна. Яг явчихсан одоо өдөр хамтдаа найз зогштойгоо хүүхдийн цэцэрлэгт мөрөж өгöd. Тэгээд сонгол зогт нөх юм шиг байна. Дүлгөө хасаа өртөө зориулаад багш. Зориулаад чинь шүү дээ. Гэхдээ өдөр бас өөрийнхөө хоолыг бас бигд ингээд химбап хийсэн юм. Арай тгийг уусан үлээ. Өдөр тааж ер нь сургуульд юу идэх юм? Урансан дараал хаац хаалал идэж шүү дээ. Сургуулийн ганц уу? Тий. Сургуулийн ганц их олигтой хоол байхгүй баснаас. Яг тэгээд үсхийх нь мэдэн шүү дээ. За энийг арай өөр таа. Сайн хөөхтэй. Тийш дээ ганц охинтой. Хитнэс дөрөв шүү. Хагастай юу одоо. Түр шүрх нэмэхгүй бидний. Энэ цөөхөл ахлаар ч нөгөө цөөхөл бишүүхэд идэх шин. Цааш юмнээс амар юм боллоо шүү. Нэг өөр газар авах шин. Өстө хөөсгөө ухаан гэсэн бол энэ багшилж байгаа. Шин 2007 оноос хойш багшилж байна. Намайг ирэхэд яг тийхэн маань тусдаа гараад мигаш бит хоёр. Тэгээд цахилгаан багш гэж мэдгүй юу цахилгаан гой бичин сайд цахилгаан гой. Тийхмэр хэрэгчээр ажилладаг байсан. Ерөнхийдөө мигаш хоёр тэгээд Улаанбаяр багш гэдэг. Одоо Улаанбаяр багшаа тань мэдхүлөө. Олон улс төрлөөлөлд нэг тануулын төв акцент байдаг шүү дээ.
Тэндээс янз бүрийн тэмцээн болоод шүүгчээр орж ирдэг шүү дээ. За тийм. Тийм. Дипломын ажлууд өгдөг. Тийм ном бичдэг. Тийм. Тийм. Хүмүүс шиг номыг бас хэд дурдаа хэлсэн шүү. Яг мэрэгжлийн олон сайилцааны чиглэлээр бичсэн. Тийм. Улам яригч манай мост намайг байхад оюутан байх. Манай багш шүү. Эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалсан. Тийм багш шүү. За төвлөрсөн насаар болчихсон. За сосгоод. Ой. Чи бичлэг хийгээгүй байцтэй. Ти бичлэг. Суу. За дараа нь хасчихна гэсэн. Мадалч. Багштай цаач гэж. 2 цаг явуулдаг. Зочноор сайхан хэлбэрээ дээж нэр. Тэнгиддэг вэ? Манай хүүхдийн бүртээ. Тэрэ камер хараад бүртээ гэж. Сайн аа гэдэг чи. Хэвстай юм их хөхөн байна. Сасаа тавих. Тавихгүй мó. Зэрэгтэй яваа сайн хөхт байгаа. Төгч чинь зэрэг тавих дургуулсан. Зэрэг төгний чихэр авч цаа маань. Чихэр дуртай, чихэрний хөхт. За тэгээд манайх ч одоо нэг юм бид гурав аатаага ингээл гуруулаа. Нодлоо. Намар жил болох ч энэ ер нь удахгүй жил болох ч тастаа. Тийм байлаа. Багшнаад өглөө ер нь тэгээд охиноо хөргөж өгчөөс сургууль дээр байж байгаа. Багшнаас орой сурж байгаа. Тэгээд ер нь зарим өдөр бол орой буюу 9 мөс өнгөрч хараад өгч байгаа. Хаасч байгаа. Бас нэг юм газар сууж байна. Дэвшлүүлэх гэдэг. Хиний чиглэлээр. Хэлний. Яа. Англи. Англи сайжруулах модтой дүү Японд л тавьж ингээл. За Японд сууж байгаа гэсэн тийм. Японд хэдэн жил сурсан бэ? Багшны Японд ч 6 жил хагас болчихоо. 7 жил ирэн төгссөн шүү. 2001 онд яваад 7 оны намар ирсэн шүү. Тэгээд оюутнуудыг ингээ харьцуулаад Японы оюутнууд Монголын оюутнуудтай харьцуулахад юм ямар вэ? Японы оюутнууд шүү дээ. Ер нь бол их чөлөөтэй. Тэгээд маш их чөлөө цагаараа өөрсдөө хөгжүүлэх их тийм дугуулan хичээллүүдийг сайн дураараа тийм одоо тийм дугуулan маркетинг тийм тийм. Тэгээд тэр нь бүр сонирхлоор янз бүрийн жишээ нь одоо спортоор яаж авч юм тийм скул урлагаар тийм одоо юу гэх юм янз бүрийн байж болно л доо. Тэр нь маш их оюутан гэсэндээ би даасан. Угаасаа би даах угаасаа нөхцөлөө ч бүрдүүлээд өгсөн Японд ер гайвар шүү дээ тийм. Нөхцөлийн систем л юм шиг тийм. Тэгээд ер нь оюутны 4 жил маш их хөгжилтэй. Багш нүрээ тийм байх өөрөө оюутан байсан учраас тийм. Маш их хөгжилтэй байсан. Одоо Монгол оюутан байсан үү? Эхний 2 жил коллежд байхад Монгол оюутнууд байсан шүү. Сүүлийн 4-5 жил багш Монгол байхгүй. Ганцаараа мужтай байж ганцаараа Монгол. Тэр нь монголчууд байхгүй газар илүү их хий сурж илүү их өөрийгөө дайчилдаг юм болоод гэж байна. Яг орчинд нь орчихлоо тийм. Ер нь бол японочууд маш их монголчуудад илэрхтэй маш их тусалдаг. Тэгээд янз бүрийн сургуулийн тэтгэмжүүд шүү дээ тийм юмнуудыг авах болсон боломж их маш их өндөртэй байдаг. Японы Монгол оюутан цөөхөн газар бол тиймэрхүү юм хандхад ер нь бол авах бол гадаа гэж хэлж байна. 10 жил төгсөө явсан уу? Сурч байгаа. Их сургууль байхдаа дундуур нь явсан шүү. Одоо курс байхдаа яваад. Тэгээд дундуур нь төгсчөөд ирээд буцааж яваад гэл. Эхлээд Японд коллежд хэлний мэдлэгээ дэвшлүүлэх гэдэг юм уу? Коллежд явж байгаа. Тэндээс магистрт орсон л та.
Хүмүүсийн олон улсын харилцаа 2003 онд төгссөн. Ингээ харж байгаа юм хүмүүсийн олон улсын харилцааны оюутнууд хүмүүсээс илүү шиг харж иддэг. Янз янз хүмүүсээс зохион байгуулж байгаа тэмцээн миний нүд те. Бүхэнд ороод оюутнуудад гэрэл тусгай байр, ихний байрыг аваад шилдэглэх гэж байна. Яг ч багш нартай холбоотой байгаа хаа гэх мөн оюутнуудтай их холбоотой байгаа гэж бодож байна. Ер нь бол оюутнуудаас их юм шалтгаалдаг шүү дээ. Тэг хэр их өөрсдөө зайчлана. Тэгээ дээр нь бас багш нарын мэдээж дэмжлэг бас чухал. Нөлөөлөх нь л. Ер нь бол оюутны хэр их бие даасан, за тэгээд коллективтэй хамтарч ажиллах одоо чадвар гэх юм уу те. Тэр бүх зүйл ерөнхийдөө сургалтын амжилт гаргах. За цаашлаад одоо юу гэх юм олон нийтийг хамарсан тийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцох юм нөлөөлөх юм байна. Аль болохоор оюутнууд маань ерөнхийдөө тийм клубийн үйл ажиллагаа, за оюутны холбоогоор дамжуулаад тийм олон нийтийн тийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь маш давуу талтай өөрийгөө илэрхийлэх тийм чадвартай болдог гэж би боддог. Энэ тэрэн ч их хандж л байдаг. Алтан клуб бас тийм жил бүцгэн босоо алтан дээр янз бүр багш нар хэмжээндээс багш нар гэж олцдог. Тэр багш нар маань хүмүүс ухааны асуудалтай яаж харилцаа холбогдох гэж яаж мэдээлэл явуулж ирсэн юм бол босоолын алтан дээр ирдэг багш нар уу? Босоол болж нээлттэй төрлөг дээр бол ерөнхийдөө гадаад хэргийн яамны дээр дипломат клуб гэдэг клуб байдаг шүү. Тэр клубээс манай клубын аюултанд очиж ерөнхийдөө лекц тавих урилга болж байна. Ер нь бол тэмхийн багш нар гэх юм уу, тэр урд нь дипломатч байсан хүмүүс шүү дээ. Эдгээр хүмүүс маань ерөнхийдөө олон улсын харилцааны чиглэлээр хичээлж байгаа бусад сургуулиуд ч гэсэн маш их урилгаар очиж лекц уншдаг. Заавал тийм оюутнуудад гэлтгүүгээр бусад алтан байгууллагууд ч гэсэн ерөнхийдөө олон улсын хүлээн авалт, гадаад аялал гэх юм уу, тийм хүн гадаадын хүний хүлээн авалт гэдэг дээр үүнд анхаарах боломжтой юм маш их зөвлөгөө өгч лекц уншиж байгаа хүмүүс байдаг шүү. За оюутан байхад миний бас туулаад өнгөрч байгаа. Тэгээд тохиолдож ирсэн дурсамжтай ажил хамгийн бодоод инээдэг. Тэгээд энэс кайф авах жаргалтай байдаг. Дурсамжаа гэдэг шиг. За би нэг юм саналаа. Японд очиод удааг байхад би хэд ч нэг 3 өдөр очсон. Тэгээд Японд айгүй халуун. Бизнес болчиход айгүй бохчиг халуун. Гэсэн чинь Японы гудамжаа гэдэг моднод багцсан. Арай өдөж явахлаар модны доогоор явахлаар маш их сонин дуугаа. Хаа гэх мэдээгүй заяа. Тэг ямар хоноор харахад мэддэггүй шээ. Өдөр байсан сэтгэл арай ингээ яг модны ингээ дуугаар явахлаар амар хоног дуугаа. Гэсэн чинь манай нэг найз охин өмнө настай 3 сараар Японд ажилласан гэдэг. Тэгэхээр тэрнээс л асууж байгаа байхгүй. Шинэ чи ямар хонхоо ингэж дуурайд байж байгаа гэсэн чинь. Маа тийм айгүй мэдэм хэрэг. Наа чи жоон байхгүй юу? Амар том мистик жоон байдаг. Тэр нэр Японд маш их том жоон тэгээд том жоон мистик сонссон байсан юм чинь. Өө тийм удаа зүгтээ доогор нь явах юм байна гэл. Тэгсэн чинь модны тэмдэг ийм самбар хатцсан гэж бичээд тавьсан байна. Тэгж тэмдэг Табиаши Чуи гэж бичсэн байна.
Тэгээд ингээд нэг хүүхдийн зураг зурчих ингээ айж байгаа юм шиг, хөвж байгаа юм шиг сони зураг байсан. Тэгээд нэрээ одоо энэ тэгээд модон дагуур явах аюултай гэж бичиж байгаа юм да. Тэгээд өнгөрсөн багтаа. Тэгээд 2-3 сар одоо очинтойгоо тасаад юм явах юм чихэндээ сонсоод ойлгодог болоод. Тэгээд эргээд нөгөө самбараа харсан чи шал өөр утгатай. Ямар утгатай байсан бэ гэсэн чи одоо хороол дундах машин зам шүү дээ. Хүүхдүүд одоо цэцэрлэгээс юм уу сургуулиас явах зам шууд замаар чиж магадгүй гэдэг бодлоос жолооч нарт хэлж тийм тэмдэг байсан. Гэтэ яа харахгүй тэр хорхоо байсан юм шиг байна. Тэгээ тэр бол юу биш. Жаам биш. Модны хөр хорхооч юм тийм хорхоо байсан юм. Тэгээд самрыг хараад тэгж битсэн байна гэдэг амар том ихээрээ дээрсэн чинь сүйд тийм юм бодлоо. Тийм инээдтэй явлаа гэж хэлсэн. Тэр зав цаг гаргаж хаттай цаг хэлдэг биш. Тэр бол нэгээс 5 цагаар үргэлж сууштай. Энэ бол нэгээс хагасаа хүртэл ер нь бол амралтай дээр бол ганцхан бүтэнсэй дээр дээ. Яг бас хагасаа бүтэнсэний зүйлүүд ашиглаж чөлөө цагаараа гэрлийн хамтаас юм уу те хооштой иргэн санах гэдэг юм. Энэ маш их кино дуртай бид хоёулаа сонирхол маань кино дотор гарч байгаа шинэ кинонуудыг энэ ашиглахгүй үздэг шүү. Ер нь ингээд хоёр шинэ кино гарчдаг тэрийг үзээ энийг үзээ гэсэн хин ялтай юм бол манай хоёулаа санаачлах гэдэг шүү. Тэрийг үзнэ за тийг плед тавцсан шүү. За хичнээн таваа шүү гэж байгаа шүү ч гэдэг. Ажлын тавч байгаа. Энэ гайгүй юу хайна шүү. Boy, plus way back. I got a feeling it's a rap. Hey, Sam. Oh, sometimes I get a good feeling. Yeah. Дөнгөж цаг өдөр найз зөвшөөрхаа 3-9 хэмжээнд орсон хичээлд бүгдээ хэлцлээ. Хүсдэг хичээлээ заадаг юм байна. Ямар арга барилтай хичээлээ заадаг бүгдээ ингэж байгаа хаа. Миний бодлоор бол майз зүг багш ер нь хүмүүсийн ингээ олон нийт явж үздэгэр бол анги хооронд маш тийм ийддэг, найрсаг ханддаг, мөн сургуулийн үйл ажиллагаа техникийн үйл ажиллагааны цаг тухайд хүргэж өгч чаддаг. Тэгээ хувийн зүгээс бол надад бол майз зүг багш. Нэг тийм хөрдөм хүүхчиг зантай юм шиг надад санагдав. Одоо хүртэл хүүхэд зан арилаагүй байгаа юм шиг. Ер нь ганцхан майз зүг багш гэлдэг ер нь манай олон улсын харилцааны техникийн бүх багш нар ер нь чадaltaй, чадвартай, мэдлэгтэй хүмүүс байдагт бол олон улсын харилцааны техникийн болон алтан гэрээ клубын нийт төлөөлөгчд бол баярлж явдаг. За ингээд майз зүг багштай ажлын өндөр амжилт хүсье. Сайн байна. Алтан гэрээ клубээс жил болгоо уламжлагдаад багшны тухай баримтат кино хийдэг. Тэгээ энэ удаа майз зүг багшийн тухай баримтат кино хийж байгаа юм байна. Тэгээд энэ нь үнэхээр сайхан санагдаж байна. Тэгсээд бидний багш нартай уулзаж чадах ганц юм гэх юм бол энэ баримтат кино болж байгаа юм шиг санагдаа надад. Найз зүг багшийн хувьд болохоор нэгдүгээр курс данх орсноос нь хойш одоо энэ жил төгсөх курс хүртэл хичээл биднэрт авч байгаа. Майз зүг багшийн маань хувьд аюул тийм нээлттэй, чөлөөтэй, бидэртэй аюул тийм ойр татна хайцдаг. Зөвхөн хичээлийн гэлтгүй одоо бусад одоо зөвлөлөө хүртэл биднэрт аюул тийм зөвлөгөө өгдөг, ойр татсан байдаг. Бараг ангийн багшаас минь өөрчлөгөө байдаг. Тэгээд одоо энэ завшааныг ашиглаад баярлалын талхснаа ярьж хэлье. Тэгээд мэдээлэл багшаас их авдаг. Бид нэр сургуультай холбоотой дүү гэлбит гэл хичээлтэй холбоотой мэдээлэл багшаас их авдаг.
баярлалаа. Тэгээд багштай баярлалаа. Мөн тэдний багш нартаа баярлж байна. Аха. Тэгээд бас манай Алтан гэрээ клубын үйл ажиллагааг бол мэдсэн багш. Одоо клубын техникийн бүх багш нар дэмждэг нь бас тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдаа ч гэсэн дэмжиж байгаарэ гэж хэлж байна. Манай олон улсын харилцааны дугаар курс аясан байна. Тэгээд мэдсэн багш энэ жилээс манай энэ семестрт орж эхэлж байгаа. Тэгээд Монгол улсын гадаад бодлого дипломатын төв гэдэг хичээл орж байгаа. Миний хувьд мэдсэн багш одоо яг анхны сэтгэлээр гэх юм бол үнэхээр хувь хүний талтай үнэхээр айгүй хөөрхөн ааштай хүүхдүүдтэй яг л найзуудтайгаа харьцаж байгаа юм шиг харьцдаг. Тэгээд лекцээ гэх юм бол айгүй гоё ойлгомжтой ордог. Тэгээд лекцийн сонсоход хөтлөө айгүй урамтай байдаг. Семинар дээр тэгээд яг ингээд өөр өөртөөхөө бодлыг чөлөөтэй хуваалцах боломж илэрхийлдэг болохоор бид нэр одоо мэдгүй ч гоё маа багшаас асуух боломж бид зөндөө байдаг. Тэгээд ийм боломж гаргаж өгдөг найзтай багштай баярлалаа. Зин таны ажил амжилттай. Миний бодлоор мэдсэг багш маш тагон өөрөө маш шинжлэх хүн болохоор маш манай их хүн бас тэр Миний бодлоор бол мэдсэг багш сайн багш хичээл орж байгаа хичээлүүд айгу сайн заагддаг. Тэгээд мэдсэг багштай бол би бол хайртай. Тэгээд цаашдаа ч гэсэн мэдсэг багш хичээлээ сайн заагаад олон оюун төгсгөөрэй. Төсөйдэ. Би бодлоор мэдсэг багш шудраг хантай сайн сургууль үзүүлэгч. Багш маань Японд маш олон жил байсан учраас яг одоо зөвлөн өөрийн зөвлөн байдаг учраас хүмүүс илүү одоо зөвлөн хариулдаг болсон. Сайн багш гэж хэлээд байгаа юм шиг байна. За мэдсэн багштай хамтран ажиллаж байгаа хүний хувьд мэдсэн багшийн тухай ярихад бол маш таатай байдаг. За мэдсэн багш нэгдүгээрт бол багшийн хувьд бол маш идэвхтэй. За оюутанд маш юмудаа ойлгуулах гэсэн чин сэтгэлийн чин сэтгэлээсээ хичээлээ заадаг гэж боддог. За Мая багштай зан чанарын хувьд бол ягаад ч надтай их айрх юм шиг санагддаг л даа миний хувьд бол тэгээд заримдаа оюутнуудын ярьцгаа гэхлээр бол мэдсэн багш дээр хоолойны өнгө адилхан гэж сонссон. Гэтэ энэ бол юу гэдэг Мая шиг зарим оюутнууд бол надтай таяр төрсөн ихч дөөсөө гэж бас зарим оюутнууд асууж асуудیں۔ Тэгээд мэдсэн багш бол ер нь би хувь хүнлээсээ бол төрсөн ихчгээ боддог. За тэгээд зарим тохиолдолд үүдээ хичээлийн янз бүрийн зөвлөгөө авна. За хоёрдугаарт одоо гэдэг хөгжилтэй нийтдээ янз бүрийн юм хуваалцах жишээтэйгээр Мая багштай их ойрхон байдаг. За мэдсэг багш маань өнөөдрийн ажлыг дуусгаад 4 цаг 50 минутанд дуусгаад. Одоо тэгэн дээр баярлалаа орж ирээд. Өнөөдрийн ажлыг ямар байсан гэдгийг сонирхсан. За дахиад зарнагш. За хайр ч гэсэн хичээлээ сайн аваад. Сайн авш. Шинжлэх хайр хичээлээ дуусчихлаа. Өнөөдөр таны ажил ямар байгаач? Ажил ангийнхантайгаа оюутнуудаа ял. Энэ жоохон ядуулах хоолоос өлгөн. Оройн эрчимд бас орсон. Тэгэл 3 дахь курсын ангийн оюутнуудтай хичээл өнөөрөөс тэр төрөж жилийн орсон. Ер нь сэтэрчээлээ шагшаа. Надлынгийн орж ирсэн хичээлүүд байгаа. Тийм. Ер нь тэгэл семестрт ордог хичээлүүд ерөнхийдөө өдөр бүгд төгссөн гэж шүү. Яг манай оюутнууд сүүлийн маш их одоо юу гэм чадварлаг болж байгаа. Хичээл бас гайгүй сайн төвтэй болсон. Тэгээд дунд нь харилцаа яриад маш их хийдэг. Суултаа. Манай тийм өөрөө маань ингээд мега агш өдрөөс сайн мэдчих. Ахлаа мега агшийн суулт ингээд би энэ агш мөртэй агш. Агштай ингээд хэлэндээ байж байгаа. Тэгээ их зүүн багс хэлсэн. Яг ямар багш орж ирсэн бэ? Одоо энэ агш надад катент надад хоо. Би хүчээ
Эцэг маш билетэд сургуулиас солонгоо гэдэг багш болж байгаа. Юу гэх юм бэ? Манай янд харах багтээ багш. Солонгоо шиг олон уулзсан гэсэн хүмүүс байвал эндээс хоёр мөрийг харж байгаа шүү дээ. Тэгээ олон хүмүүс би бас зөвлөл аваад хэдийд дахин шогоодог хүмүүс нэлээд анхааралтай сэлжил аа. Таны өнөөдөр ята албан ажилтнаас одоо гэрээ ажил гэж яа одоо ингээд 5 өнгөрчлөө одоо ингээд очиод авахнаа шүү дээ өглөө өргөж өгсөн авахнаа хэлсэн байна. Яг л старыны ажил олонд нэмэлт гэх. Мэгтүүн ажил бас бэлдэх. Ингээд өдөр өнгөрдөг шүү дээ. Яг хоо зарим өдөр бас өөртөө шүлөө гаргаж би дах магтартай хичээл хийх мэл үзэх юм байна. Өнөөдөр бол харцангуй их таашаага өдөр. Надад дууссан зүрх бүхний төлөө. Намайг таваагүй бүсгүй. Энийг авахсан багшаа. Та одоо ингээд энэ ташааны тохиолдолд байна. Оюутнуудаа юу гэж хэлэх вэ? Өдөр ингээд надтай хамт миний бас ингээд нэг өдрийг сурчсан тааштай баярлалаа. Тааштай оюутнуудаа хийх зүйл гэвэл ерөөсөө оюутны цагаа тийм хүчтэй сайхан дурсамжтай өнгөрөөж за тэгээд бас хугацаанд амжилт их гаргаарай. Өдрийн өнгөрөөж төсөө хийлээ да. За баярлалаа. Ерөөл балташ гэсэн. За баярлалаа. За та Америкт очсон талаар юу гэж боддог вэ? Биднээс зүйлээ хаваалаач. Нэрэ амтно. Нэрэ. Я. Хайртай шүү гэж. Яа. Наа чи тэнийг юу ба юу? Тийм юм сөрсөн. Хамт